Сайн байцгаана уу? Монгол Консайн технологийн коллежийн биохимийн багш Мөнхгөл байна. Өнөөдөр та бүхэндээ биохимийн хичээлийг орох болно. За ингээд хичээлээ эхлэе. За тэгэхээр эхлээд бүгдээрээ биохим гэж юу болох? За юуны тухай суралцдаг юм бэ гэдэг талаар авч үзье. Тэгэхээр биохим гэдэг нэрнээсээ эхлэе. Тэгэхээр био буюу биолог гэдэг зүйл маань. За тухайн амьд организмын үүсэл, хөгжил тэгээд түүний амьдралын хэм маягийн тухай ерөөдөө авч үздэг бол за харин химийн шинжилгээ ухаан маань тухайн материйг бүрдүүлж буй бодис молекулын хувьд авч үз судалдаг байна. За тэгэхээр энэ хоёр биолог болон химийн шинжилгээ ухааны хооронд биохимийн шинжилгээ ухаан маань өөрөө тухайн амьд организмын бүрдүүлж байгаа химийн найрсыг судлаад за тэгээд үүн дээр ерөөдөө анализ гэдэг ийм салбар шинжилгээ ухаан юм аа. За тэгэхээр энэ гарсанчлан биохимийг ерөөдөө судалснаар тухайн амьд организмын химийн процессыг судлаад тэгэхээр амьд организмтай холбоотой төрөл бүрийн асуултад хариулах юм боломжийг олгоно гэсэн үг байна. За биохимийн шинжилгээ ухаанд гол судлах зүйл нь гэх юм бол тухайн амьд организмын химийн найрлага, за тэгээд организмыг бүрдүүлж байгаа бодис тэдгээрийн шин чанаруудын тухай авч үздэг. За мөн тухайн амьд организм амьгүй организмоос ялгардаг гол онцлогуудын нэг болох энергийн солилцоо болон бодисын солилцооны тухай авч үздэг. За үүнээсээ шалтгаалаад ерөөдөө биохимийн шинжилгээ ухаан бол сүүлийн үед маш хурдтай хөгжиж байгаа салбар бөгөөд судалгааны чиглэлүүдийн хувьд техникийн биохим, анагаахын биохим, үүсэл хөгжил, энзимлог, функционал биохим гэх мэт чиглэлүүдээр үнзгэрж хөгжиж байгаа. За бидний амьдралд хамгийн ойрхон жишээ бол анагаахын биохим юуны тухай судалдаг вэ гэвэл анагаахад ямар нэгэн өвчин үүслэе гэж бодоход тухайн өвчний шалтгаан нь тухайн хүний биеийг бүрдүүлж байгаа молекул элементтэй холбогддог. Тэгэхээр эдгээрийн тухай илүү нарийн судлаа гэх юм бол анагаахын биохимийн авч үзэх асуудал болно гэсэн үг. За харин техникийн биохимийн хувьд бидний амьдралд хамгийн өргөнд хэрэглэгддэг. Тэгэхээр эсгэлтийн технологи гэдэг зүйл бол маш том байр суурь эзэлдэг. За жишээ нь эсэн чихэр байлгааны тэрнийг бид нэр дрожер гэснээр төрөл бүрийн эсгэлтийн бүтээгдэхүүнүүд буюу спирт, арх, дарс зэргийг эсгэж гаргаж чаддаг. Тэгэхээр энэ бол бидний амьдралтай хамгийн ойр нэгэн судалгааны чиглэл юм аа. За тэгэхээр биохимд яг судалгааны ямар чиглэлүүд байдаг вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй авч үзье. За судалгааны албан хувьд 3 гол хэсэг болж байгаа. Тэгэхээр хамгийн ихний зүйл нь бол эсэд агуулгадах биомолекул болон органеллыг ялгах. За энэ органелл гэдэг маань өөрөө тухайн эсийн их тэнцвэрүүд гэж нэрлэдэг. За өөрөөр хэлбэл митохондри, бөөн, эндоплазмын тор зэргийг оролцуулна гэсэн үг. За энэ ялгаж авсан органеллаа хоёрт нь бол утсыг нь судлах. За гуравт нь эдгээр биомолекулынхаа үүрэг болон судлахад чиглэгдсэн бэлтгэлүүдийг хэрэгжиж туршиж үзэх гэсэн ийм 3 үндсэн хэсэгтэй байдаг байгаа. За биомолекулыг ялгахдаа маш олон төрлийн аргуудыг ашигладаг. Тэгэхээр давсаар траслах, фотографи арга, гел бистрац зэрэг маш олон төрлийн аргуудыг хэрэглэдэг бөгөөд эднэрийг тохирсон ямар биомолекул дээр ямар аргыг хэрэглэх вэ гэдгийг дараагийн хичээлээр үзэх болно. За биомолекулын бүтцийг судлахад ерөнхийдөө спектр болон рентген кристаллографийн аргуудыг хамгийн өргөнд хэрэглэдэг байгаа. Тэгэхээр яг манай орны тухайд бол эдгээр аргуудыг хэрэглэхэд ерөнхийдөө нөхцөл боломж нь хязгаарлалт байдаг. За энэ метаболизмыг судлах дээр бол ерөнхийдөө эхний үедээ бол бүтэн организм дээр хийгддэг. За тэгээд энэ нь гол төлөв амьсгалын амьсгалал болон за тэгээд энерги болон метаболизм дээр бол судалгааны маш олон асуудлуудыг ерөнхийдөө шийдвэрлэх боломжийг олгодог байгаа. За биохимийн гол ерөнхийдөө сая слайдуудаас үзэхэд биохимийн гол судлах зүйл нь биомолекул гэж яриад байна шүү. Тэгэхээр энэ биомолекул гэдэг нь яг юу юм бэ гэдэг талаар бүгдээ авч үзье. За тэгэхээр биомолекул нь ерөнхийдөө хоорондоо бол маш нарийн их холбоотой байдаг. Тэгээд үүнийг эсэд оролцож байгаа шин чанараас нь хамааруулаад хид ангилж авч үздэг. За энэ бол бага молекул жинтэй буюу эсийн компонент нэгдлүүд хүний бид агуулгадж байгаа химийн элементүүд гэж үзэж байна. За тэгээд завсрын нэгдлүүд биологийн полимерүүд буюу
амин хүчил моносахарид зэргүүд. За тэгээ макромолекул биополимер за мөн өөрийн нийлмэл макромолекулууд болон эсийн организмууд дээр биомолекулуудыг ялгаж болно. За ерөнхийдөө ердийн молекулаас биологийн нийлмэл бүтцэд шилжих нь өөрөөгөө бий болгохын зарчим дээр гол үндэслэгддэг байгаа. За тэгээд ерөнхийдөө биомолекулууд хоорондоо холбогдохдоо химийн холбоонуудаас ионы хүч, за тэгээд ван дер Валсын холбоо мөн молекул хоорондын орон зай бүтэц, за тэгээд органоид цаашлаад эсийн бүтэц байгууламжийг үүснэ. За тэгээд биомолекул гэдэг нь амьд эсийн өвөрмөц органик бүрэлдэхүүн гэсэн болдог байгаа. За энд бол хамгийн гол биомолекулууд гэх юм бол уурга, нүүрсэс, липид, нуклеик хүчил гэсэн дөрвөн биомолекулыг голчлон авч үздэг байгаа. За тэгэхээр өнөөдөр уургийн тухай илүү дэлгэрэнгүй авч үзье. Уурга гэдэг бол амьд организмын найрлаганд оролцдог бүх төрлийн органик бодисуудаас хамгийн чухал бөгөөд хамгийн нарийн нийлүүл бүтцтэй ийм нэгдэл байгаа. За үүний бүтцийг бол 1838 онд Мөлдер ерөөдөө бол уурга гэж нэрийг бол хэрэгжилж хэлсэн байгаа. За тэгэхээр уургийн химийн найрлагыг аваад үзэх юм бол уурга нь өөрөө нүүрс төрөгч, хүчил төрөгч. За тэгээд ус төрөгч болон азот, хөнгөр зэрэг химийн элементүүдээс тогтдог байгаа. За бүх төрлийн биомолекулууд буюу сая дурдсан дөрвөн төрлийн биомолекул маань өөрсдөө мономероос полимер гэсэн энэ үе шатаар ерөөдөө дамждаг. За тэгэхээр мономер гэдэг маань өөрөө нэгэн төрлийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэсэн. За харин хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгүүдээс үүсээд ирэх юм бол энэ нь өөрөө полимер нэмэлт болно гэсэн үг юм аа. За тэгэхээр энэ мономер буюу энэ амин хүчлээс хэд хэдэн төрлийн амин хүчлүүд нийлэх юм бол энэ нь өөрөө уурга хэмээх тийм нийлмэл нэгэн биомолекулыг бий болгодог. За амин хүчил гэдэг юм юм. Тэгэхээр байгаль дээр уургийг бүрдүүлдэг 20 төрлийн амин хүчил байдаг гэж үздэг. Тэгэхээр нэнээс нь харах юм бол амин буюу энэ NH2 бүлгийг за мөн карбоксил бүлэг буюу COOH гэсэн энэ атомыг агуулгаас гадна нүүрс төрөгчийн альфа нүүрс төрөгчийн атом дээрээ давхар радикалыг агуулсан энэ нэгдлийг бол бид нэр амин хүчил гэж нэрлэдэг байгаа. За амины групп болон карбоксилийн групп за мөн радикал тэгэхээр хамгийн гол гэсэн бол энэ альфа нүүрс төрөгч атом. За тэгэхээр 20 төрлийн амин хүчил нь болохоор энэ радикал дээрээ ямар элемент ямар нэгдэл байна вэ гэдгээс хамаарат төрлүүд нь өөрөөр болно. Жишээлбэл энэ ус төрөгч радикал нь ус төрөгч холбогдох юм бол энэ глицин гэдэг амин хүчил болох жишээний. За CH3 буюу эдилийн бүлэг холбогдсон бол энэ нь аланин гэдэг амин хүчил болсон. За эдгээр дан нэгдлүүд элементүүдээс гадна за цавирт нэгдлүүдийг бас радикал дээр авч болох юм. За жишээлбэл энэ цавирт ароматик цавирыг агуулснараа бол фенил аланин гэдэг амин хүчил болох нэ. За тэгэхээр эдгээр 20 төрлийн амин хүчлийг бид нэр туушралын шин чанараас нь хамааруулаад дараах 5 ангиллаас авч үздэг байгаа. За тэгэхээр нэг амин хүчил нь нэг амин хүчил өөр нэг амин хүчилтэй нэгдээд ерөнхийдөө энэ амид болон ус үүсдэг байна. За тэгэхээр сая 5 ангиллал байснаар л за туйлгүй алибатик амин хүчил гэхээр глицин, аланин, валин, изолейцин, метионин, лейцин зэрэг амин хүчлүүд ордог. За үүнээс гадна pH утгаас нь хамааруулаад эрг цэнэгцэн болон цөрөг цэнэгцэн амин хүчлүүд гэж ангилдаг. Тэгэхээр цөрөг цэнэгцэн амин хүчлүүд гэх юм бол аспартат буюу аспарагийн хүчил, за мөн глутамат буюу глутамын хүчлийг авч үздэг бол эрг цэнэгтэй амин хүчилтэй лизин, аргинин, гистиний амин хүчлүүд бол ордог байгаа. За тэгэхээр амин хүчлүүд нэг амин хүчил нөгөө амин хүчилтэй холбогдохдоо гол нь энэ пептидийн холбоо гэдэг юм холбогддог. Тэгэхээр жишээлбэл энэ глициний амин хүчил өөр нэгэн глицинтэй нэгдэхдээ пептид холбоо хэрхэн үүсвэ гэдэг л одоо бид авч үзье. За тэгэхээр пептид холбоо гэдэг нь тухайн уургийн молекул амин хүчлийн карбоксил бүлэг нь нөгөө амин хүчлийнхаа амин бүлэгтэй харилцан үйлчлээд эндээс ус ялгарч байгаа энэ урамшиг ерөнхийдөө пептидийн холбоо үүснэ гэж үздэг.
Тэгэхээр энэ гэлэнцний амин хүчил энд байгаа карбоксил бүлэг нөгөө гэлэнцний амин хүчлийн энд байгаа амины бүлэгтэй холбогдсоноор энд амид болон ус үүсч байна. За тэгэхээр нэг амин хүчтэй холбогдсон бол үүнийг пептид гэнэ. Жишээлбэл энэ цэргийн амин хүчил аланин гэдэг амин хүчтэй холбогдсон учраас энд пептид гэж нэрлэнэ. За харин энэ валин, глицин, аланин гэдэг 3 төрлийн амин хүчил нэгдсэн бол ингээд олигопептид болно. 3 болон 3-аас 10 хүртэлх одоо амин хүчлүүд хоорондоо холбогдсон бол үүнийг олигопептид гэж нэрлэнэ. За түүнээс олон хэд хэдэн амин хүчлүүд нэгдснээр ерөнхийдөө бидний одоо мэдих уурга гэдэг зүйлийг үүсгэдэг байна. Тэгэхээр маш олон төрлийн амин хүчлүүдээс тогтсон юм гэж байна. За тэгэхээр эдгээр пептидүүдийг бол биологи хэвтэг шин чанараас нь хамаарат 6 том ангид байдаг. Тэгэхээр нейропептидүүд, пептид гормон, пептид хор, за пептид бүтцтэй антибиотик болон иммуны процесс буюу тархлаас дэмжиж оролцдог амин хүчлүүд, пептидүүд. За тэгээд чихэрлэг амттай пептидүүд гэж 6 том бүлэг болгон хуваадаг. За тэгвэл уурга гэдэг нь одоо хүний бие организмд ямар уурга үүсдэг вэ гэдэг талаар ярилцъя. За ерөнхийдөө уургийг аль талаас нь харж байгаагаас хамаарат энэ тоо хэлбэлзэн яг биохим талаас нь авч үзэх юм бол амьд организмд уургийг эсвэр үүрэгтэй гэж үздэг. За тэгээд генетик молекул талаас нь аль талаас нь харж байгааг гэдгээс нь хамаарат энэ тоо бол одоо хэлбэлцэх боломжтой. За тэгэхээр уургийн эсвэр үүргийн хамгийн ихний үүрэг бол каталитик үүрэг. За энэ каталитик үүрэг гэдэг нь өөрөө одоо хүний биед явагдаж байгаа бүх төрлийн химийн урамлууд маань катализаторын нөлөөгөөр явагддаг. Тэгэхээр катализатор басан тэр энзимүүд маань өөрсдөө бүгд уурга байдаг. За үүний дараа бүтцийн үүрэгтэй. За тэгээд энерги үүрэг, зөөвөрлөлтийн үүрэг, удамшил дамжуулах, хамгаалах, зохицуулах зэрэг 9 төрлийн үүргийг үүсгэдэг. За каталитик үүрэг гэх юм бол ферментүүд бол хамгийн сонгодог катализатор болдог. Тэгэхээр тухайн урвалд оролцоод урвалын урдыг хэд дахин ихсгээд за урвалын эцэст бол ямар нэгэн хувиралт орлоггүйгээр автагч байдлаараа гарч ирдэг учраас онцлог катализатор гэдэг. Тэгэхээр бүх төрлийн фермент энзимүүд уурга, гэхдээ уурга болон фермент биш маа гэсэн зарчим мэдүүл үйлчилнэ. За бүтцийн уурга гэхээр хүний биеийн одоо нийт органик бодисын 20 орчим хувь нь уурга байдаг. За тэгээд энэ дээр тухайн одоо эдсийн органоид бүр одоо бүтэц найрсан уургийг тодорхой хэмжээгээр агуулдаг. За үүнээс хамгийн гол нь юм бол одоо эсийн гадна талаар бүртгэж эсийг хамгаалж хэлбэр төслийг нь тодорхойлж байдаг. Эсийн мембран маань өөрөө уурга болон липид гэсэн давхаргаас тогтдог байна. Тэгэхээр уурга маань өөрөө эндээс бүтцийн үүрэгтэй байна. За дараа нь бол энерги үүрэг. 1 г уурга задрахад ердөө 1715 кж авал энергийг ялгаруулдаг. За гэхдээ уургийн энергийн үүрэг маань өөрөө энергийг үүсгэх болох нүүрсэс болон липидийг байхгүй тохиолдолд уурга энергийн үүргийг үүсгэнэ гэсэн үг. За үүний дараа зөөвөрлөлтийн үүрэг. За тэгэхээр тухайн амьд организмын шаардлагатай метаболизмын бүтээгдэхүүнийг дамжуулах, зөөвөрлөх, за тэгээд эсээс гадагшлах, эсийг хүчил төрөгчөөр хангах, буцаагаад эсэд үүссэн тэр нүүрс хүчнийг зайлуулах эдгээр бүх үүргийг бол энэ гемоглобины үүрэг, за тэгээд энэ өөх тус зөөвөрлөх үүргийг бол цэсний плазмын альбумины үүрэг бол зөөвөрлөдөг. Тэгэхээр одоо эд хэсэд шин тэжээлийн үзэг зөөвөрлөх маш чухал үүрэгтэй үүрэг байдаг гэсэн. За удамшилт дамжуулах үүрэг. За тэгэхээр удамшилт дамжуулахад одоо гол үүрэг үүсгэдэг нуклеин хүчлүүд буюу ДНХ, РНХ нь өөрөө ерөнхийдөө уургаас тогтсон байдаг. Тэгэхээр энд бол нуклеопротид болон гистоны уургууд удамшилт дамжуулахад гол нөлөө үзүүлдэг байгаа. За хамгаалах үүрэгтэй уургуудын хувьд иммуны хүний бие ерөнхийдөө хамгаалж байдаг хамгийн гол зүйл болох тархлаа систем буюу иммуны систем оролцдог уургууд бол бүгд оролцсон. За үүнээс гадна арсыг хамгаалж байдаг коллагены уургууд, за мөн цэсний плазмын фиброноген зэрэг хамгаалах үүрэгтэй уургууд ордог байна. За зохицуулгын болон тэжээлийн бодисын үүрэг гэхээр за энэ зохицуулга гэхээр одоо метаболизмыг зохицуулж хэмжих гол хүчин зүйлсийн нэг нь бол гормон байдаг. Тэгэхээр ихэнх гормонууд нь өөрсдөө уурга гэсэн нэмэлтээр ордог байгаа. За шин тэжээлийн бодисын дөнгөний шат болон үр хөвөрлийн одоо өсөлтөн чухал үүрэгтэй байдаг казеины үүргүүд бол шин тэжээлийн үүрэг үүсдэг. За үүнээс гадна ашиг болон бүлгөөний үүрэг дээр бол
булчингийн одоо агшилт сонирхолтой гол нөлөө үзүүлдэг актив миозин зэрэг уургууд бол оролцсон. За үүний дараа уургийн бүтцийн хувьд авч үзвэл уургийн одоо анхдагч, гоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч гэсэн дөрвөн төрлийн бүтцтэй гэж үздэг. За анхдагч бүтцийн хувьд аваад үзэх юм бол ерөөсөө уургийг бүрдүүлж байгаа эдгээр амин хүчлүүдийн дараа шив анхдагч бүтц гэж үзнэ. За жишээлбэл энэ одоо уурган жишээлбэл энэ пенелаланы лейцин, серин, цистин зэрэг амин хүчлүүдээс тогтсон байна гэхэд ингэж өгсөн байх юм бол үнийг анхдагч бүтц. За энэ анхдагч бүтц дээрээ болохоор одоо уургийг бүрдүүлж байгаа амин хүчлүүдээ бид нэр ерөнхийдөө олон улсын тийм товчлоор нэгдсэн тийм одоо товчсон үсгээр тэмдэглэдэг. За жишээлбэл энэ аланиныг бол ингэж тэмдэглэн гэлэцийн, валин гэдэг амин хүчлүүдийг товчиж гурван үсэг болон нэг үсгийн системээр тэмдэглэдэг байна. За тэгэхээр энэ харуулж байна 20 төрлийн амин хүчил. За тэгээд тэмдэглэлийн үйлдэл бол юм байна. За уургийн хоёрдогч бүтцийн уург орон зайд ямар хэлбэртэй байна гэдгийг тодорхойлдог байгаа. За тэгэхээр энэ хоёрдогч бүтцээр хамгийн гол гарч ирдэг зүйл нь гэх юм бол альфа хеликс буюу за зарим тохиолдолд үүнийг оромо гэж нэрлэдэг. За тэгээд бета шид буюу энийг бас байгууллагын хэлбэрээр нэрлэх цөөнг байдаг. Тэгэхээр энэ альфа хеликс болон бета шид нь ус төрөгчийн холбооны нөлөөгөөр ерөнхийдөө орон зай конфигурацийг үүсгэдэг. За үүнийг бол уургийн хоёрдогч бүтц гэж нэрлэж байгаа. За альфа хеликс гэдэг нь өөрөө юм оромо хэлбэрийн одоо ийм зүйлийг үүсгэдэг. Тэгэхээр энэ тухайн одоо амин хүчлүүдийн атомууд нь хоорондоо ус төрөгчийн холбоогоор холбогдох бөгөөд за энэ нэг одоо карбон хүчил хүчил төрөгчийн атомаас нөгөө хүчил төрөгчийн атом хүртэл хийн зайг бид нэг алхам гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ хооронд бол 0.54 нанометр буюу 3.6 амин хүчил үлдэгдэл байдгаа гэж үздэг. За харин бета шидийн хувьд болохоор мөн ус төрөгчийн холбоогоор холбогдох бөгөөд юм одоо тусгай нэгэн тийм байгууламжийг үүсгэдэг. За жишээлбэл энэ нэг уургийн бүтцийг өгсөн байна. Тэгэхээр энэ уургийн хоёрдогч бүтцийг нь тайлбарлах юм бол энэ суматын хүсийн эдгээр хэсгүүд бол тухайн амин хүчлүүдийн үүсгэж байгаа бета, альфа хеликс гэсэн үг. За харин энэ ороод ашигласан энэ эрчлээс нь бол бета шид байна. Уургийн гуравдагч бүтцийн хувьд хэд хэдэн одоо полипептидүүд нь хоорондоо холбогдохдоо за ус төрөгчийн холбоо, дисбютийн холбоо болон бусад холбоогоор холбогдно гэсэн үг. За дисбютийн холбоо нь болохоор цистиний амин хүчлүүд. Хориг амин хүчлээс одоо бүхэр агуулсан амин хүчил зөвхөн систем байна. Тэгэхээр хоёр шиг цистиний амин хүчил хоорондоо холбогдох үед энэ хэсгэлтийн процесс явагдахаас гадна бүхрийн атомууд хоорондоо холбогдоод химийн холбоо байсан. Энэ холбоо бол өөрөө дисбютийн холбоо юм гэсэн үг. Тэгэхээр гуравдагч бүтц нь өөрөө өөрийг өмлөг хэлбэртэй байх уу, үцлэг хэлбэртэй уурга байх уу гэдгийг тодорхойлдог. За уургийн дөрөвдөгч бүтцийн хувьд маш нарийн одоо төвөгтэй байдаг. Тэгэхээр дөрөвдөгч бүтцийг судлах гэдэг бол өөрөө маш том судалгааны ажил болсон байна. Тэгэхээр энэ олон электростатик харилцаа үйлчил гарч ирдэг. За тэгээд маш хоёр болон түүнээс дээш тооны полипептидүүд хоорондоо коален ийм бус холбоогоор холбогддог гэсэн. За энэ дээр 2 болон 3 дахь бүтцэд оролцсон тэр химийн сул холбоонууд нь тасархад уургийн болон бүтцийн алдаад улмаар биологийн үүргийг үүсгэж чадахгүй болсон гэсэн. За үүнийг бол бид денатурац гэж нэрлэдэг. Тэгэхээр денатурацад орсон уургийн үүсгэх чанар багасаад амархан төвлөрдөг. За энэ шин чанарыг нь бид биохимийн клиник лабораторид бол ашигладаг байна. За эндээс анхдагч бүтцийг одоо инженеэр тайлбарлаад гэх юм бол анхдагч бүтц гэдэг нь ихэд альфа бета буюу цагаан толгой гэсэн үг юм. За харин хоёрдогч бүтц гэх юм бол эдгээр нь нийлээд нэг үг үүсгэж байна гэж болох юм. За гуравдагч бүтц гэх юм бол энэ өгнүүд нь нийлээд нэг өгүүлбэр болж байна. За дөрөвдөгч бүтцтэй гэх юм бол эдгээр өгүүлбэрээр нэг параграф одоо зохиосон байдаг гэсэн. Тэгэхээр ингээд илүү одоо нэгээсээ дөрөвдөгч бүтц рүү явуулснаар илүү нарийн нийлмэл за тэгээд хоорондох харилцан үйлчил химийн холбоонууд нь илүү одоо судлахад хүндрэлтэй болно гэсэн. За уургийн анхдагч бүтцийг бол секвенс буюу зөвхөн амин хүчний дараалалаар тодорхойлж болох юм байна. За 2 болон 3 дахь бүтцийг бид нэр кристаллограф болон рентген байгуулалтаар тодорхойлж болдог. За харин 4 дахь бүтцийг бол поликрид амид зүйтэй гел электрофорез болон электрон микроскопын аргаар судалдаг. За ингээд уургийн бүтцийг судаснаар ямар ач холбогдолтой юм бэ гэх юм бол
одоо тухайн уургийг бүрдүүлж байгаа амин хүчлүүдийн дараалал байрлалыг тодорхойлоод за эдгээр нь ямар одоо амин хүчил хаана хэдэх одоо дараалалтай байх юм бол ямар үүрэг үүсгэж байна гэдгийг тодорхойлох одоо энэ физик, хими шин чанарыг ойлгох маш чухал ач холбогдолтой байдаг. За үүний дараа уургийн шин чанарыг багж үзье. За хамгийн ихэнд уурэг бол өндөр молекул нэгдэл юм аа. За энэ дээр уургийн өндөр молекул нэгдлийг юугаар батлах вэ гэх юм бол жишээ нь инсулин гэдэг одоо гормоныг бүгд гэдэг юм. Тэгэхээр инсулин маань өөрөө молекул масс нь 5700 килодалтай байдаг бол харин катализа хэмээх фермент нь өөрөө молекул масс нь 2500 килодалтай байх чинь. Тэгэхээр харилцан адилгүй өөрөөр хэмжээтэй байдаг. Гэхдээ иргэдээ бол маш одоо том нийслүүд байдаг. Яагаад тэгэхээр өөрөө хэд хэдэн төрлийн пептидүүдээс тогтож байгаа учраас маш том байна гэсэн. За дараа нь уургийн коллоид нэгдэл юм аа. Энэ коллоид байх шин чанар нь өөрөө тухайн уургийг одоо эсийн мембраны ерөөдөө нэг сонгомол шин чанарт нь маш чухал ач холбогдол болдог гэсэн. За тэгээд үүний дараа уург бол гидрофил нэгдэл. За гидрофил гэдэг нь өөрөө гидро буюу ус, фил буюу дуртай гэхээр усан дуртай нэгдэл юм аа гэсэн. За энэ одоо уургийн молекул энд байхад гидрофил гэсэн болон гидрофоб гэсэн хэсгүүдээр энэ дээр усны молекул ирж нэгдэхэд усан дуртай энэ хэсгүүд нь болохоор одоо молекулын гадна талдаа бүрхээд за харин усан дургүй буюу гидрофоб энэ группүүд нь ердөө одоо дотроо төвдөө байрлалтай гэсэн. Тэгэхээр харьцангуй сайн устай харилцан үйлчлдэг юм гэж байна. За үүний дараа уургийн амфотер электролит. За амфотер гэдэг нь өөрөө хүчин шүлтийн шин чанарыг зэрэг үзүүлдэг гэсэн. За яагаад хүчин шүлтийн шин чанарыг өөрөө зэрэг үзүүлж байгаа вэ гэхээр за энэ амин хүчил уургийг бүрдүүлж байгаа амин хүчил маань өөрөө за энэ катон буюу эрэг цэнэгтэй одоо энэ хэсгийг амины бүлгийг агуулна. За мөн үүнээс гадна энэ анод буюу сөрөг цэнэгтэй энэ хэсгийг агуулж байгаа учраас анод катод байна гэдэг нь энэ өөрөө хүчлэг болон шүлтэг шин чанарыг үзүүлнэ гэсэн. Тэгэхээр үүнээс уургийг амфотер нэгдлээ гэдэг үгтэй. За үүнээс гадна яг энэ хүчлэг болон шүлтлэг шин чанарын хооронд энэ дундан тогтож байгаа энэ одоо яг pH 7 болох энэ үеийг бол өдрөө энэ одоо уург ижил цахилгаан цэнэгтэй байна гэж үздэг. За тэгээд энэ ижил цахилгаан цэгийг нь тодорхойлсноор тухайн уургийг одоо тодорхойлох бас нэг юм судалгаа хийж болдог байгаа. За тэгээд мөн уург нь гэл үүсгэгч нэгдэл юм аа.